За яг зөв асуулт асуулаа. Одоо нэг үгээр хэлэхэд улсын их хурлын хоёр үндсэн чиг үүргийн нэг бол хууль баталгаас гадна хяналт шалгалт хийх. Энэ бол улсын их хурлын тухай хуулийн дээрэж байдаг. Тийм ч учраас улсын их хурлын одоо хяналт шалгалтын тухай хууль гээд батлагдсан. Тэгээ бид нар чиг үүргийнхаа дагуу энэ хяналт шалгалтыг хийгээд цаашид юу хийвэл зохилтой вэ гэдгийг тогтоолын төсөл хэлбэрт оруулаад өгөхөөр яахаараа баталдаггүй гэдэг бол үнэхээр том асуултын тэмдэг. Үнэхээр гайхаж байна. Эрх ашигын сонирхол зөрчил байгаад батлахгүй байгаа мó эсвэл мэдхийг хүсэхгүй байгаа мó эсвэл сая сонсголын үр дүнд цаашид юу хийх ёстой вэ гэдгийг таалагдахгүй байгаа мó бид нар үнэхээр маш их гайхаж байгаа. Гэтэ одоо ямар ч байсан зүгээр байхгүй энэ холбогдох байгууллагууд нь бичгээ өгөөд явна. За магадгүй мэдээллийн сайн аваагүй мүү гэж бас гайхаж байна. Яа гэвэл сая бол маш их олон зөрчлүүд нь илэрсэн шүү дээ. Жишээлбэл ганцхан жишээ дуртахад 2004 онд төсөвтөө 4 удаа тодтгол хийсэн байна. 4 удаа. Улирал тутам 1. 2025 онд бүр 5 удаа тодтгол хийсэн. Энэ бол юу харуулж ийн вэ? Ямар ч төлөвлөлт нийслэл дээр байхгүйсэн байна гэсэн үг. Төлөвлөлт нь бүхэлдээ дампуурсан учраас байн тодтгол хийгээд байна гэсэн үг. За хоёрдугаарт зураг төсөвгүй, магадлалгүй маш олон одоо арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. Бараг тэр нь миний санджаагаар 1.5 их 80 төгрөгийн зураг нь байхгүй, төсөв нь байхгүй, магадлал хийлгээгүй төсөв арга хэмжээг эхлүүлнэ гэдэг бол маш ноцтой. Энийн ард юу явж байгаа? Энэ 1.5 их 80 төгрөгийн ард нөгөө манайхны ярьж заншснаар 10% цавчаа явж байгаа учраас ийм одоо хууль бос зүйлүүдийг хийгээд идэм үү гэдэг асуултын тэмдэг бол маш ихээр тавигдсан. Тэгэхээр энийг бол анх тэр туулын одоо тий хурдны замын төслөөр иргэд шүүлүүлээснээр идэвхжиж эхэлсэн боловч нодлон жилийн төсвийн үеэр бол тэр хурдны зам тойрог замын 1 2 гэдэг төсвүүдийг бол бас улсын их хурлын гишүүд бол эсэргүүцэж ийсэн. Даанч одоо бүгдөө нийтээрээ энэ асуудлыг зөв ойлгож эсэргүүцэхгүй байгаа болохоор өнөөдөр бид нар аргаа бараад ерөнхий сайдад хандж байна. Мөн одоо хин нэгэн хүн алдаа дутагдал гаргаад тэр нь хуулийн одоо хариуцлага хүлээх шаардлагатай бол заавалчгүй хүлээх ёстой. Түүнээс биш би улс төрөөс гарлаа, баяртай гэд алга болоод хэрэг дуусах ёсгүй. Заавалчгүй хэрэг хийсэн хүн бол хаанч ямар ч тохиолдолд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ хууль шүүхийн байгууллагын цаад эзнийг бас олох хэрэгтэй. Одоогийн байдлаар бол нэг 8-9 хүнийг ялагдагчаар татаад 3-4 хүнийг бол цагдаа холцсон байгаа юм байлээ. Тэгэхээр бол гэмт хэрэгтнүүдэд иших газар байх ёсгүй. Энийг зориуд хэлмээр байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Нийслэлийн өөрснийх нь олсон тарьсан мөнгө огт биш. За